цус хүчтэй. Тэгээд та энэ дунд бүсгүйчүүд байгаа. Тэнтэй ирээдүйдээ суух уу? Бас залуучууд. Зинда гэсэн юм байгаа юм бай. Цус гэсэн юм байгаа юм бай. Удам гэсэн юм чухал юм бай. Зүгээр энийг харж. Токиод Японд амьдарч байгаа хүмүүс нь анхаараарай. 12 сарын 6-нд хагасаа өдөр 12 цагаас 4 цагийн хооронд анхан шатны хөрөнгө оруулалт ба хувийн санхүүгийн сургалт болох гэж байгаа шүү. За, дэлгэрэнгүй мэдээлэл энэ постны доор эсвэл дээр байгаа шүү. За, контент өргөжлүүл. Эйгүү сэдв яриа. Дахиад баг зэрэг расист юм ярьж байгаа. Тэр расист гэж нэрлэх юм уу? Цус гэх юм уу? Ген гэх юм уу? Зинда гэх юм уу? Удам гэх юм уу? За, Италид яагаад гэмт хэрэг өндөр юм бэ? Яагаад ер нь маф баг Италиас гаралтай юм бэ? Эсвэл тэд нэр брэнд болгосон. За, Итали ер нь бол хоёр хуваагдсан байдаг юм. Тэ? North Italy, South Italy. Тэ? Milan, Turin, Venice, Florence гэх мэтчлэн Европ талтай. Тэгээ Naples, Bari, Catanzaro, Palermo, Sardinia, Sicily хоёр арал. South, тэ? Mediterranean, арай жоохон Middle East. Тэгээд Италийн нөгөө талд юу байгаа юм бэ гэх юм бол бас нөгөө Albania байгаа хгүй. Albania бас дүүрэн гэмт хэрэг. Эдгээр ерөөхдөө хооронд холбоотой юм уу? За, энэ баруун талын зурган дээр та юу харж байгаа юм бэ гэх юм бол Италид тийм байгаа ажилгүйдлийн төвшин. Улаан байх тусам ажилгүйдлийн төвшин өндөр. Тэгээд эсрэгээр ажилгүйдлийн төвшин бага. За, ажилгүйдлийн төвшин өндөр байх тусам хүний бүтээмж мөн? Хүний оюун ухааны коэффициент байж магадгүй. Хүний хөдөлмөр. Тэгээд тэр ингээд географи ингээд газрын зураг хараад тий улам доошоо явах тусам улам улаан болоод байгаа нь яг юутай холбоотой юм бэ? За, Италийн дотоодын нийт бүтээгдэхүүн тий аймгаар гэх юм уу? Мужөөр за та харж байгаа бол нөгөө Герман, Швейцар, Австртай ойрхон хамгийн баян газар North Italy тий $60,000, $50,000, $40,000. Ингээд доошоо явсан чинь бараг л тий 3/1. Тий. Одоо энэ Sicily гэх мэт чинь харах юм бол 22,000. За. Тэгээд ядуурл ба баян хүний одоо тархалт юм байна. Улаан юм бол ядуу, цэнхэр юм бол ер нь бол баян. Яагаад юм бэ? За нэмээд энэ бас юу зүйлж байна гэх юм бол хаана ер нь маф байгаа юм бэ? Тэ? Цэнхэр болох тусам илүү их мафтай. Цайвар цагаан болох тусам маф багтай. Ингээд тэр чигтээ цэнхэр байгаад байх юм. Энэ тэр чигтээ улаан байх юм, энэ тэр чигтээ улаан байх юм. Энэ яг юутай холбоотой юм бэ? За, энэ бас юу юм бэ гэх юм бол Итали улсын математикийн оноо. За, цэнхэр байх тусам математикийн оноо мó? Цайвар буюу цагаан байх тусам математикийн айгу өндөр юм байна тий. За, энэ бол нөгөө manipulation rates нөгөө холигдох гэж үзсэн, худлаа яах гэж үзсэн тий cheat хийх гэж оролдож байгаа хүний тав бас хамаагүй өндөртэй. За, энэ юутай холбоотой юм бэ гэх юм бол маш сонирхолтой заяа. 18 оноос хойш Facebook page, 20 оноос эхлүүлээд Instagram, 22 оноос эхлээд YouTube page хөгжүүлсэн. За, энэ 3 пэйжийг ингээд дагагчийн тоо нэмчих юм бол одоо бараг 500-600 мянган дагагчтай. Санхүүгийн зах зээл дээр одоо номер 1 контент бүтээгч болсон. Энэгээр дамжуулаад ямар гавьяа бий болж байгаа юм бэ гэх юм бол ном зарагдаж байгаа, сургалт зарагдаж байгаа, автоматын харилцагч маш сайнаар өсөж байгаа. За, тэгээ та ч гэсэн өөрөө жижиг бизнестэй, дунд зэргийн бизнестэй тэгээ борлуулалтаа дэмжмээр байгаа юм бол миний бүх бичих борлуулалтын чадвар шингэсэн Power намайг сонирхоорой. Idrots.com дээр захиалж болно. Дэлгэрэнгүй мэдээлэл бас тэндээс. За, энэ юутай холбоотой юм бэ гэх юм бол маш сонирхолтой заяа. Яг гэх юм бол ойролцоогоо 1300, 1400, 1200 жилийн өмнө. 1200, 1300 жилийн өмнө. Юу болж исэн бэ гэх юм бол Syria, Middle East, Араб орнуудаас маш олон цагаачтууд тий Итали руу зүгтсэн нүүсэн. Тэгэхээр тэд нар яасан бэ? Ингээд ууссан, шингэсэн. Тэгээд цус нь маш өтгөн байсан байх шиг байна. Яагаад гэх юм бол өнөөдөр хүртэл та
North Italy явах юм бол арай арай Европ хүмүүс тэнд арай түгээмэл. Тэр South Italy, Sicily гэх мэт явах юм бол нөгөө арай өөр царайтай, цустай, арьстай хүмүүс, арай бор, арай араб царайтай хүмүүс тэнд байгаа. Одоо жишээлбэл нөгөө хөл бөмбөгч мэдэх юм бол Gattuso сонсч байсан баг те. Нэг Итали орк шиг. Тэгсэн нөгөө талдаа Francesco Totti харах юм бол бас нэг арай өөр те. Бас цусны дотор байгаа. За. Тэгээд тэр 1200 1300 жилийн өмнө ирсэн Сириагаас ирсэн Итали руу нүүсэн хүмүүс. Тэ? Ингээд уусаад бүрэн уусаагүй ингээд. Цус нь тэнд хിവэр байгаа. Тэгээд цагаачдын нүүдэл тэ? Ерөөдөө хэр удаан нөлөөлж байгаа юм бэ гэх юм бол нөлөө нь өнөөдөр хүртэл байгаа гэж төсөөлдөг. За. Тэгээд Англи улсын газрын зураг харах юм бол, Герман улсын газрын зураг харах юм бол, Францын газрын зураг харах юм бол, Америкийн газрын зураг харах юм бол хаанаас ямар төрлийн тийм гадаад хүмүүсийг авчирсан. Тэгээд тэр географи, тэр хүний тархалт, нөгөө тэр муж, тэр хот, тэр тосгоны ерөөдөө барыг тавилангийн шийдэж байгаа байхгүй тий? Ингээ ядуу математик оноо гинт хэрэг гих мэт ш. За энэ яагаад ярьж байгаа юм бэ гэх юм бол одоо жоохон расист юм л орцгоод тий? Somalia улс. За Сомалия ерөөдөө хаана байдаг юм бэ гэх юм бол та мэдж байгаа Африк та. Тэгээд ямар гоё улс юм бэ гэх юм бол эндээс харцгаая. Мэн жоохон диважн шиг харагдчих тий. Тэр Сомалиагийн далаагаар дамжаад дэлхийн бараг худалдааны 20-30% дамждаг. Сомалигийнхэн юу их боломжтой юм бэ гэх юм бол логистикийн төв нээж болно. Тэ? Худалдаагаараа бүр ингээд алах боломжтой. Газрын баялаг ингээд дүүрэн цаг агаар бүр диважн дэндүү халуун биш, дэндүү хүүтэн биш, тэ? Ерөнхийдөө аялал жуулчлаар тэ энэ одоо ингээд резорт барьж болон зоч буудал барьж болон гадны хүмүүс нь нийшээ тэ аюулгүй сайхан юм бол зүгээр ингээд сая саяар нучих газар ихгүй. Ихтэй Сомали юугаар алдартай юм бэ? Гэмт хэрэг, терроризм, хулгай, хүчингийн хэрэг, гэмт хэргийн бүлгүүд, зэвсгийн 8, хүний 8. Тэгээ юутай холбоотой юм бэ гэх юм бол ингээ харцгаая Сомалия улсын дундаж оюун ухааны коэффициент 67. Дундаж нь 67. Окей. 70-аас доош IQ-тэй хүн ерөөхдөө юу юм бэ гэх юм бол хөгжлийн бэрхшээлтэй гэсэн үг. Оюуны хөгжлийн бэрхшээлтэй. Цэрэг татчих болохгүй. Үйлдвэрийн шугамд ерөөхдөө баг ажиллах. Менежер болно, их сургууль төгсөн, ном уншин, тэг абстракт янз бүрийн оюун ухааны юм хийнэ гэдэг чинь худлаа. Тэгээд ингээд та харж байгаа бол Mali, Haiti, Niger, Chad, Dominican Republic, Congo, Liberia бүгд Африк орно. За Африк орно. Дэд бүтцийн хувьд ямар байдаг юм бэ хэдүүлээ зүгээр харцгаая. Нэг Замбери гэсэн санаа орж ирэхгүй байна заяа. За нэмээд нэг борооны ус тогтдог асуудал байгаа. Тэрийг ингээд зайлуулдаг дэд бүтц бас ингээд барьчих гэсэн санаа оноо байхгүй. Шийдэл нь яг юу юм бэ гэх юм бол тэ Африк зарим орн дотор юмыг тээвэрлэмээр байгаа юм бол худалдаа хиймээр байгаа юм бол бараг ийм танк шиг машин, КамАЗ гэх мэт шин машинаараа юм зөөхгүй бол худлаа харцгаая. Одоо энэ бараг шумбөгч усан онгоц зэрэгтэй болж байна. Тэгээ бараа бүтээгдэхүүнээ ингээд ийм цуваагаараа ингээд зөөдөг. Тэгээ тээврийн өртөг яах юм? Эдийн засгийн өсөлтийг яах юм? Худалдаа их боломжтой юм уу? Тэгээд энэ гацчих юм бол нэг нь гацчих юм бол ямар өртгөөр тэр машиныг тэр шавраас нь чөлөөлөхийг
Тэгээ Африкууд бас гүүр барьдаг. За энэ гүүрийг хэн барьсан бэ гэх юм бол цагаан хүмүүс барьсан. 300 400 жилийн өмнө. За гэхдээ Африкчууд юу хийдэг юм бэ гэх юм бол нөгөө засвар сэргээн засах янз бүрийн засвар үйлчлэгээ ерөөсө хийдэггүй. Тэгээ яадаг юм бэ гэх юм бол дээд бүтсэн зүгээр ингээ эвдэрчдэг хөхгүй. Тэгэхээр тэдний шийдэл нь яг юу юм бэ гэх юм бол энэ уяагаараа ингээ гүүр гарыг. Тийм уяагаараа. Тийм. За тэгээд ер нь бол ийм гол юм уу янз бүрийн ийм тийм байгалийн сад бишэл харах юм бол эдгээр юу санаачилдаг юм бэ гэх юм бол уяа. Тэгээд янз бүрийн байгалийн сад бишэл гүүр байри дэд бүсгүй хөрг болсон юм. Ahí están cruzando para la escuela. Бүгд тийм шийдлээ хөтлөг багш. Тэгэхээр Африк хүмүүс гүүр барьхгүй гэж одоо гүтгэх нь хаашаа тий. Яг гэх юм бол баг зэрэг гүүр барьж байгаа. Энэ хүн ерөөхдөө гүүр барьц маань харж байна. Гүүр гарсны шимтгэл тооцоо ингээ авч байна. Энэ хүн бол Африк улсын дэд бүц гэсэн үг. За тэгээд энэ Африк нэг баригдсан гүүр заяа одоо яг нээлт нь болж байгаа. Юу болох вэ? Яа хайчлаа. За одоо хүмүүс энэ гүүрээр гарах болов. Яа нэг гişүн бараг алга боллоо шүү дээ. За яагаад энэ Сомалиагийг муулаад байгаа юм бэ? Яагаад энэ Сомалиагаас ирсэн хүмүүсийг шүүмжилж байгаа, муулж байгаа юм бэ гэх юм бол Америк улсын Миннесота муч нэг томоохон асуудал та. Saint Paul, Minneapolis, Hennepin гэх мэт хотууд дотор хэдэн зуун мянган Сомалиагаас хүмүүсийг авчираа тэндээ ингээ бөөгнөрцөн, төвлөрцөн байгаа. Тэд нар яасан бэ гэх юм бол төрийн үйлчлэгээ халамжийг зүгээр ингээ паразит маягаар ингээ сааж дуусгаж байгаа байхгүй. За тэгээд тэд нар ямар аргыг олсон бэ гэх юм бол хүүхдээ аутизмын онцлогоотой болох юм бол группинг шүү болчдөг. Монголчууд бас энэ аргыг ашигладаг. Одоо яг аутизмаараа биш. Гэхдээ Монголд одоо группинг шүү бас хэдэн зуун мянга болцсон байж магадгүй. Тэгээ яадаг юм бэ гэх юм бол энэ аутизмын онцлогоотой болчих юм бол төр засгаас ерөөхдөө сар болгон $1000 ингээд авчдаг. За тэгээд эмчнэр энийг ойлгоод авцсан. Тэгээ эмчнэр яаж байгаа юм бэ гэх юм бол Миннесота мужид амьдарч байгаа Сомалиагаас гаралтай өөрийнхөө бүлэг хүмүүсээс юу хэлдэг юм бэ гэх юм бол хүүхдээ онцлуулчих, аутизмын онцлогоотой болгочих. Тэгээд сар болгон чамд мөнгө өгнө. Гэхдээ тийм онцлогоо та хэдийн хүүхдүүдэд өгөхийн тулд надад $300-аас $1500 өгчхөө. Окей. За тэгээд авилга авчин хүүхдийн онцлно. Тэгээд аутизмын онцтой болно. Тэгээд 2018 онд энэ бол нэг сүртэй асуудал байгаагүй. Ягаад гэх юм бол Сомалиагаас гаралтай хүмүүс энэ нэг олоогүй байсан. Тухайн үед Миннесота муж ер нь бол жилийн $3 сая аутизмын тийм санхүүжилт хандив халамж өгдөг байсан. 2019 онд $57 сая болсон. 2020 онд $77 сая. 2021 онд $183 сая. 2022 онд $279 сая. Тэгээ 2023 онд $399 сая. Тэгээ 2024 онд бараг $500 сая гарцсан. Сомалиагаас гаралтай хүмүүс. Тэгээ бүр аимшигтай юм юу юм бэ гэх юм бол Сомалиагийн хүмүүс тэр мөнгөөр бас юу хийсэн бэ гэх юм бол Al-Shabaab гэсэн террорист группийг өөрийнхөө нутагтаа санхүүжүүлсэн. За. Тэгээ ямар нэгэн байдлаар монголчууд бид нэр хүмүүсийг оруулж ирэх юм бол эсвэл та нар өөр улс руу яваад улс төр хийн үү, яан уу, маань хүмүүстэй ярихаараа заяа. Энэ Италийн юмыг зүгээр яриад өгчих заяа. Яг гэх юм бол энэ цус амар өтгөх юм байна. Хүмүүс устдаггүй юм байна. Энэ бага IQ-тэй хүмүүсийг оруулаад ирчих юм бол 1200 жилийн дараа ч гэсэн тэр цагаачдын нөлөө байж л байгаа. За тэгээд Сомалиагаас гаралтай хүмүүсийн 50% нь
цус нь ойртсон байдаг. Тэ ах дүү хоорондоо суудаг. Үеэлүүд бас хоорондоо суучдаг. Хөгжлийн бишээл амар өндөртэй. За нэмээд оюуханы коэффициент. Тэгээд Денмарк улс руу авчирсан тэ хүмүүсийн дунд хамгийн их гэмт хэрэг хийдэг хүмүүс заяа. Та нарж байгаа бол энэ Middle East, North Africa энэ улаан цусан өнгөтэй бид нэр. Тэгээд номер 2 хин юм бэ гэх юм бол Сомалиагаас гаралтай хүмүүс. Тэгээд хамгийн их гэмт хэрэг хийдэг заяа. Тэгээд доор Япон хүн байна. Бүр ямар ч гэмт хэрэг хийдэггүй. Тэ Австрал, Америк, Австри, тэ цагаан орнууд, барууны орнууд аюу баг. Тэгээ ингээд дээшээ яваад баахан цус ойртсон IQ муутай хүмүүс. Цус ус хүчтэй. Тэгэхээр та энэ дунд бүсгүүчүүд байгаа хинтээ ирээдүйдээ суух уу? Бас залуучууд тий. Зинда гэсэн юм байгаа юм байна. Цус гэсэн юм байгаа юм байна. Удам гэсэн юм чухал юм байна. Тий. Зүгээр энийг харчих.